Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын засаглал эрх зүйн шинтгэлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийн энэ оны 1-р удирлын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүн хэрэгжилтийг хэлэлцсэн юм. Энэ оны 1-р удирлын байдлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батал гаргасан 42 тогтоолын 55 заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэрэгжилт 59.2%, хэрэгжих шатанд 70% байгааг нийслэлийн засаг даргын хяналт шинжилгээ үйлчилгээний хэлтсийн дарга Гантулга танилцууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3%-аар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал дээрх батлагдаж гарсан тогтоолуудаас бүрэн хэрэгжсэн 19, хэрэгжих шатанд байгаа 14, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжих боломжгүй 2 ажил байна. Тиймээс огт хэрэгжих боломжгүй болсон эдгээр ажлыг хяналтаас хасах саналыг гаргалаа. Мөн хуралдаанаар нийслэлийн чиг үүрэг, нийслэлийн засаг даргад хуулиар олгогдсон чиг үүргийг засаг даргын харьяалах байгууллагын дүрмд тусгасан байдлын талаар танилцуулга мэдээллийг сонслоо. Нийслэлийн засаг даргын бүрэн эрхийг 215 хуулиар тодорхойлсон байдаг бол ерөнхий чиг үүрэг 13, үндсэн чиг үүрэг 49, дэд чиг үүрэг 288 байдаг байна. Мөн тус ажлын хүрээнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч 35 агентлагийн чиг үүргийг нийслэлийн засаг даргынхтай харьцуулан шинжилэн тодорхойлжээ. Улмаар 25 агентлаг нийслэлийн засаг даргын тамгын газрын дүрмийг тодорхойлсон чиг үүргийн хүрээнд шинжилэн боловсруулж батлуусныг танилцуулсан юм а. Харин төлөөлөгчид агентлагууд чиг үүргийн давхцалтай үүнээс шалтгаалсан ажлын хийдэл гарч эзэнгүүддэг асуудлыг хүндсэн байна. Тухайлбал халамж, эрүүл мэндийн салбарыг хариуцсан нийслэлийн агентлагуудтай хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж ажилладгийг тодрууллаа. Мөн чиг үүргийн давхардлаас үүдэлтэй төрийн байгууллагын бүтээмж сул байгаа бөгөөд төрийн анхан болон дунд шатны албан хаагчдын ажлын ачаалал хит их байгааг төлөөлөгчид онцолсон байна. Түүнээс гадна чиг үүргийн давхцалтай шаардлагагүй агентлагууд ажилдаг, төрийн зарим чиг үүргийг хувийн хвшлэр гүйцэтгүүлэх зэрэг саналуудыг нэгтгэсэн зөвлөмжийг засаглал эрх зүйн шинтгэлийн хорооноос гаргана гэдгийг тус хороон дарга мигмар мэдгдсэн юм а.